Тэгээд ерөнхий сайд оюун эрдэнэ номингийн гадаад айлтал Википедиаг янзлсан гэсэн мөн энэ дотор нь тэр саяны ярьж байгаа миний ил болгосон албан нууцын хамгатай Монгол хаан жүжигийн гадаад сурталчилгаа хийсэн гэсэн тайл ирсэн. Нийтдээ бол 20 сая доллар батлагдсан байсан. 18 сая доллароос миний тухайтад сая 1.9 сая доллар нь бол Их Британи улсад бүртгэлтэй дөнгөж байгуулагдсан 2 хүнтэй гишүүнтэй Монголын саяны хэлсэн энэ Эрдэнэ соёлогоо хийсэн гэрээнээс өөр ямар нэгэн гэрээ ажил хийж гүйцэтгээгүй. Оюутлогын тузын 274-р тогтоолоор Эрдэнэ соёлогоо чадварчлах төслийн одоо үйл ажиллагаанд хяналттай авах журмаар тийм тогтоол гараад гэрээний дагуу ажлаа гүйцэтгээд тэр төлбөрийг авсан. 18 сая доллар. Энэ мөнгийг юун зарцуулсан бол? За оюутлогын компаниас авсан юм нэг тэр тузын гэрээнийхээ дагуу Эрдэнэ соёлогын үндсэн